Цус цувгийн доктортой үйл ажиллагааг дэмжихийг хүсвэл Хаан банкны 5619 720 385 тоот данс руу donation явуулаарай. Баярлалаа. Энэ явдал надад хэдэн жилийн өмнө тохиолдсон юм. Нэг өдөр би Facebook руугаа ортолоо надад шинээр нэг friend request ирсэн байв. Миний танихгүй нэг хүүхэн байсан. Ингэхдээ бидний дунд нэг mutual friend байсан хэдий ч тэр нэгэн ч би бас нэгийг сайн таньдаггүй. Ямар тач тэр хавьд амьдардаг гэдгийг нь л мэддэг байсан юм. Би янз бүрийн бодлогоогоор тэрхүү найзын хүсэлтийг нь авч ирлээ. Ингэхдээ тэр хүүхний профайл руу орж үзэх гэх мэтээр түүний талаар илүү ихийг мэдэх гэж ч оролдоогүй. Тэгтэл дараах нь надад түүнээс Facebook-ээр мессеж ирсэн байлаа. Нэгэд өстөл тэр над руу "Hi" гэсэн байв. Би түүний дараа хэсэгхэн зур чатаач нэгнийхээ талаар багсаг мэдэлсэн хэдий ч тэр надтай нас чацуу. Тэгээд ойролцоо хотод ажил хийдэг гэхээс өөр томтой юм надад хэлээгүй. Бусдаар бол ерөнхийдөө дажгүй харилцаатай санагдсан. Харин тэрнээс хойш 3 цаг орчмын дараа л байх. Тэр оройдоо би түүнийг олж харах шиг болсон. Манай байшингийн гадаа замын нөгөө талд нэг машин ирээд зогсчихсан байснаа баг зэрэг гайхмаар үзэгдэл бөгөөд үүнийг санаандгүй олж үзсэн би лавшруулан харвал дотор талд нь жолоочийн суудлын дээр нэг эмэгтэй сууж байв. Тэгээд гол нь тэр эмэгтэй өдөр надтай Facebook-ээр бичлцээд байсан өнөөх эмэгтэйтэй тунч адилхан харагдсан юм. Надад их хачин эвгүй мэдрэмж төрөх шиг болсон. Түүнд харагдахгүй тул би цонхноосоо тэр даруйх холдлоо. Тэр надтай хөрш зэрэгэлдээ амьдардаг юм байх та. Эсвэл зүгээр санаандгүй энэ хавьд ямар нэг ажиллаар явж байгаад энд зогсчихсан юм болов уу ч гэж бодох шиг. Хэсэгхэн хугацааны дараа дахин цонхороо шахаавал тэр тэндээ яг түрүүнийхээрээ машин дотроо байж л байв. Би түүн рүү Facebook-ээр бичдэг юм уу гэж бодсноо байсан. Дахиад хэсэг хугацааны дараа цонхороо харвал энэ удаад тэр харин явчихсан байлаа. Ингэхдээ тэр оройн туршид би үүнийг ямар учиртай болохыг гайхан бодсоор өнгөрөөсөн. Надад эвгүй жирхмээр санагдсан тул түүнтэй дахиж бичилцэхгүй байхаар шийдсэн. Гэтэл маргааш өдөр нь тэр над руу дахин бичлээ. Урд өдөр нь би хоолоо хийлээгээд бичгээ болоход тэр заа гэсэн ба би буцааж юм бичээгүй орхисон байсан юм. Харин энэ өдөр тэр над руу "Хээ юу байна да" гэсэн бөгөөд би хариу бичээгүй юм. 2 цаг орчмын дараа тэр "Байна уу" гэсэн ба би энэ удаад хариу бичиж "Байна, яасан" гэлээ. Тэр эргүүлэн "Сони юу байна да" гэхдээ би "Тайван да" гэдэг түүнийг аль хотод амьдардгийг нь асуув. Тэр манайхтай зэрэгэлдээ байдаг өөр нэг хотын нэр хэлсэн. Эндээс үзэхэд түүний гэр манайхтай ойрхон биш бололтой. Би урд шин түүнийг олж харсан талаараа үг зөвхөлөхийг хүссэнгүй. Цааш түүнтэй хэсэг зур бишилцэж байтал тэр ууцх уу гэдэг цаг тоглож эхлэхэд нь би түүнд завгүй гэсэн ба тэр үргэлжлүүлэн юм бичиж байснаа бүдүүлэг авирлаж эхэлсэн. Уулзах санаалд нь татгалзсанд тэр дургуйцаж байх шиг санагдсан. Би ямар учиртайг нь хэлүүлэх гээд түүн рүү урд шин өөрийг нь байшингийнхаа гадаа олж харсан гэдгээ хэлв. Тэр үүнийг эрс үгүйсгсэн ба харин энэ үед би түүнийг шууд блок хийж орхисон. Арай л сонин санагдаж байсан тул би ингээд дуусгаар шийдсэн. Блоклсны дараа би арай тайвшрах шиг болсон ч тэр манай хаягийг мэдэж байгаа. Айгүй л бол дахиад гараад ирэх үедээ гэсэн бодол сэтгэл зовоож байлаа. Харамсалтай нь тэр бодол маань тэр дороо би иллээ олсон юм. Ердөөсөө тухайн өдрийн оройн өнөөх эмэгтэй байшингийн маань гадаа дахин хурч ирлээ. Гэхдээ энэ удаад тэр шууд хаалган дээр хурч ирээд тогшсон. Би энэ үед галзуухны өрөөнд байсан юм. Оройны 8 цагийн үед байсан байх. Би хаалган дээр очиж дурангаар түүнийг байхыг нь олж хараад арагш симээрхэн алхсан юм. Гэтэл цаанаас нь дахин тогшоод намайг гэртээ байгааг мэдэж байна шүү гэж хашгирхан тэр. Намайг өөрийг нь дотогш оруул гэж шаардах аж. Би хаалган дээр буцаж очиод онгойлголгүйгээр түүнийг явахгүй бол цагдаа дуудлаа шүү гэж чангаар хэлсэн. Харин тэр явсангүй. Тэндээ байсаар хаалгыг маань хэсэг байснаж байгаад л нүдсээр байв. Ингээд явахгүй байгаад байсан тул надад цагдаа дуудахаас өөр сонголт үлдсэнгүй. Би хаалганы ойролцоо зочны өрөөндөө сууж өнөөх эмэгтэй хаалганы цаана бахбайтгаараа байсаар 15 минутын дараа гэхэд цагдаа нар хүрээд ирсэн. Тэрээр цагдаа нартай маргалдах нь хаалганы цаанаас дуулдаж байлаа. Тэгж яагаад эцэст нь нэг юм явах шиг болсон. Цагдаа нар түүнийг дахин манай гадаа ирвэл баривчлана гэж байсан. Би түүнийг дахиад хүрээд ирэх вэ гэж айж байсан ч аз болоход энэ явлаас хойш тэр дахин үзэгдээгүй. Тэр чухам ямар учиртай болохыг би үнэхээр хэлж мэдэхгүй юм. Ер нь анх яаж намайг олсныг ч бүү мэд. Дараах нь би учрыг нь олчих санаатай өнөөхнийг дундын найзтайгаа холбогдож асуусан юм. Өмнө нь дурдсанчлан тэрхүү дундын найзыг би үнэндээ сайн танихгүй, бараг харьцдаггүй. Ердөө урд нь ахлах сургуульд цуг суралцдаг төдийл найзууд байсан юм. Өнөөх эмэгтэй талаар асуудал тэр түүнийг хингэж ямар учиртай хүн болохыг хизээ яаж байгаад түүнтэй Facebook дээр найз болцохоос нооч огт мэдэхгүй гэж хэлсэн.
Ингээд түүний талаарх ойлголт бүрхэг хിവэр үлдсэн чи эргээд гарч ирэхгүй тэгээд алга болсонд нь баярлдаг. Нэг орой би санаандгүй байж байтал Facebook дээр Майкаас шинээр найзын хүсэлт ирэхэд нь их л гайхаж билээ. Хаа байсан ахлах сургуульд байхдаа таньдаг байсан залуу бөгөөд төгснөөс хойш ганц ч удаа холбоо бариагүй байсан юм. Бид хоёр анханасаа тийм сайн найзууд байгаагүй. Ердөө дундын найзаараа дамжуулж хальт найзалдаг байсан гэхүү дээ. Гэхдээ хуучин цагаа дурсаад би ч найзын хүсэлтийг нь accept хийгээд араас нь нэмж дахин холбогдоход таатай байна гэж мессежээр бичиж явууллаа. Ингээд бид Facebook Messenger-ээр дамжуулан хэсэг юм хүн бичлцэж хин хинийхэн дургүй байсан багш босод хөвгөлтэй тэнийг дурсамжуудыг сэргээсэн. Харин үүнээс хойш удалгүй энэхүү бяцхан ярилцлага нь өдөр тутмынх болж хувирсан юм. Майк өдөр алгасалгүй над руу чат бичиж ойр зүрийн юм ярангаа миний хийдэг ажил, сонирхдаг зүйлс, тэжээдэг амтан, гэр бүлийн амьдрал гэдэл үндсэндээ миний одоогийн амьдрал хувийн мэдээллийн талаар аль болох их мэдээлэл цуглуулах гэсэн маягтай элдв зүйлийг асууж эхлэх нь тэр. Сургуульд хамт сурч байхдаа ч анханасаа тийм ойр дотнд байгаагүй хүн гинэтхэн яагаад намайг инглээ сонирхоод эхэлсэн нь надад сонин санагдаж байсан. Гэхдээ яах вэ? Магадгүй тэр зүгээр л уйдсан, ганцаардсан. Тэгээд онлайн орчинд танил хүнтэйгээ эргэн холбогдсондоо баярлсан болов уу гэж зөөлрүүлж бодохыг хичээсэн. Тиймээс ойр зургийн чат нь хит ойр дээрээ нэмээд гүн гүнзгий болж эхэлсэн ч би үүнд нэг их юм бодсонгүй. Гэтэл энэ маягаар 7 хоног орчим чатлсны дараа нэг орой Майк гэвгэн итгэн над руу мессеж бичсэн бөгөөд нэг маш инээдтэй зүйл олсныгоо надад үзүүлэх гэсэн юм байхаа. Над руу нэг линк явуулаад YouTube дээр эд вайрал болж байгаа элэгт тадаг видео гэж араас нь нэмж дурдсан. Уг нь би над руу ирсэн элдв линктээр шууд дараад байдаггүй хүн л дээ. Гэхдээ энэ удаад олон жилийн өмнөөс таньдаг. Тэгээд сүүлийн үед нэлээд их чаталж байгаа хүн гэдэг утгаараа болгоомж сэрэмж алдагдсан байсан уу яасан. Өнөөх линкэн дээр нь шууд л дарж орхив. Гэтэл тэр даруйд дэлгэцэн дээр аюулгүй байдлын шалтгаанаар Facebook-ээс лог аут хийлээ гэсэн цонх гарч ирсэн. Тэгээд бас YouTube хуудас ч нээгдсэнгүй. Харин error заасан интернет браузер цонх нээгдсэн ба дээр нь миний Facebook аккаунт руу өөр хүн нэвтэрсэн байж болзошгүй гэх утгатай мессеж байхаач. Гайхаж сандарсан би тэр даруй Facebook хаягаараа дахин нэвтрэх гэж оролдсон боловч алдаа зааж оруулсан нууц үг маань буруу байна гэсэн бичиг гарах нь тэр. Би нууц үгээ сэргээх гэж оролдсон боловч бас л болсонгүй. Хакер надаас төрүүлээд нууц үг сэргээхэд хэрэгэлдэг имэйл хаягийг ч мөн сольжчихсан бололтой. Ингээд хэдхэн секундын дотор би Facebook аккаунтаа сэргээх чаргагүй алдчих нь тэр. Нөхцөл байдлыг ойлгосон би сандарч твдэж гарлаа. Би хоёр дахь аккаунтаараа Майк руу бичиж тэр бас өнөөх линкэн дээр дарсны дараа шууд автоматар Facebook-ээс лог аут хийсэн эсхийг нь асуусан. Тэр бас тэгсэн гээд над руу санаандгүй явуулсан линк нь ямар нэг malware буюу кибер хадлага агуулсан байсныг нь сая л ойлголоо гэж байх юм. Түүний аккаунтыг хакерууд аль хэдийн өөр юм болгочихсон. Тэгээд хамгийн ойр дотны хацдаг найз нөхдүүд рүү тэрхүү хурамч линкийг явуулж байсан бололтой. 7 хоног гаруй ердийн нөхөрсөг байдлаар чат бичлэлсний дараа болгоомж сэрэмжээ алдчихсан байсан би тэрхүү халдлагынх нь хамгийн сүүлчийн хохирогч болсон байв. Би алдсан аккаунтаа сэргээж авахын тулд Facebook-ийн security багтай холбогдож тэр оройжон гоё юм болсон. Аккаунтны жинхэнэ эзэн гэдгээ нотлохын тулд иргэний үнэмлэх болоод босод бичиг баримтуудын хуулбарыг явуулж байж эцэстээтэд миний алдагдсан аккаунтыг reset хийж надад буцааж өгсөн. Энэ хугацаанд хакерууд аль хэдийн миний аккаунтаар дамжуулан өөр бусад найзууд руу маань өнөөх линкээ явуулаад эхэлчихсэн байсан тул тэр хүн тэндээ намайг нэлээд л сандрагсан юмдаг. Энэ явдлаас хойш би нэг хэсэгтэй л Facebook аккаунтынхаа аюулгүй байдал санаа зовж юмд байнгын сонор сэрэмжтэй байх болсон. Нууц үгээ тэр даруйд нь сольж илүү урт нийлмэл маягийн нууц үгтэй болгож паблик тохиргоотой зүйлсээ бүгдийг нь шахуу private болгосноос гадна цаана нь хинч байсан хамаагүй над руу явуулсан ямар ч линкэн дээр дарахаа болсон. Дээр нь бүх найз нөхөд ойр дотны хүмүүс рүүгээ холбогдож тийм төрлийн кибер хадлага яваад байгаа талаар сэрэмжлүүлсэн. Хэн нэгний Facebook аккаунт ямар амархан алдагдаж болдгийг тэгээд трийг нь ашиглан хүмүүсийн найз нөхдөсөө хүлээж авсан мессежэд болгоомжгүй хандаж итгэдэг байдал дээр нь дөрөөлөн вирус болоод босод malware-уудыг тараадаг гэдгийг би тэгэхэд ойлгосон. Би тэр дорн арга хэмжээ аваагүй бол нөхцөл байдал бүрч муудаж болох байсан. Өөрийнх нь аккаунтыг намайг хакертахад хэрэгэлсэн гэдгийг мэдээд миний хуучны танил Майкэд тун эвгүй санагдсан байх. Тэр бид хоёр энэ явлаас интернет орчинд дах, тэр тусмаа сошиал орчинд дах аюулгүй байдлын талаар үнэтэй сургамж авсан. Чи өрдөн сошиал медиагаар дамжуулан хэн нэгэнтэй уулзаж учирч байсан уу? Би лав нэлээд олон найзуудтайгаа анх Facebook-ээр танилцж байсан. Хүмүүс интернет гаж сонин бас аюултай хүмүүсээр дүүрэн гих ухааны юм ярихт нь би тэднийг шоолон инээдэг байлаа. Хүмүүс яасан ч хартай бас солиотой юм төсөөлдөг юм дээ гэсэн шүү юм боддог байв.
Гэхдээ Эмилиг гихч хүнтэй уулзнаар тэр бодол маань орвонгоороо иргсэн юм. Фэйсбүүкээр уулзаж учирлаа гэд ямар ч аюулгүй гэж боддог байсан бодол маань ердөөсөө нэг хүнээс болж 180 градус иргсэн гэсэн үг. Би ердийнхөөрөө гэртээ өөдөс хийгээд л Фэйсбүүкээр дэмий хийц хурч байлаа. Тэгж байгаад Эмили гэдэг нэг охины профайлыг олж харсан юм. Гэрэл цацруулсан инээмсэглэл бүхий профайл зурагтай тэрээр байо дээрээ аимшиг кинонд дуртай гэсэнд миний сонирхолтой нийцэж байлаа. Тиймээс би олон юм бодлогүй түүнөрөө шууд л найзын хүсэлт явуулсан юм. Хачирхалтай тэр миний хүсэлтийг тэд ариуд аль хүлээн авсан. Бид чатаар харилцаж эхэлсэн бөгөөд яриач сайхан нийлж байв. Дуртай аимшиг кинонууд, хобби гэх мэт бүхэл зүйлсийн талаар бичилдсэн. Эмили үнэхээр дажгүй охин шиг санагдаж байлаа. Өмнөх түүхүүд дуртай зүйлс гэх мэтэй хуваалцсан хэдэн 7 хоногийн турш харилцсан бид нэг нэгнээ аль эртнээс мэддэг байсан юм шиг санагдах болов. Ингээд эцэстээ бид нүүр нүрээ харан уулзалтахаар болсон. Тэр намайг гэртээ урьсан бөгөөд аав нь их сайхан зантай. Тэгээд өөрөө ч намайг гэртэн зочлоход дургуйцах зүйлгүй гэж байх юм. Үннийг хэлэхэд би үүнд баг зэрэг эргэлзэж байлаа. Би ганцаараа амьдардаг болохоор би биш тэр уг нь манайд ирсэн бол илүү амар байхсан. Гэхдээ би түүнд хүрээд ир гэж яаж шуудхан хэлэх вдэ. Түүний хэлснээр хийхээр шийдэж гэрт нь явж очихоор боллоо. Харамсалтай нь би тэр үед жухам ямархуу алдаа хийж байгаагаа мэдээгүй юм. Би түүний гэрлүү явсан тэр оройг маш сайн санаж байна. Жухам л сандарч бас догдолж байсан юмдаг. Айсандаа биш харин догдолсондоо зүрхт элсэж байлаа. Хин нэгэн шинэ хүнтэй уулзах гэж байгаа үед л төрдөг мэдрэмж байх. Эмилигийн заасан хаягаар явж очсон ба хурч ирээд хартал хуучин нэг тийм эвгүй гэмээр байшин угтан авсан юм. Орчин тойрнож бас базаахгүй гэмээр байшинч бас хангалттай сайн тордож янзалдаггүй байрын харагдсан. Ямар нэг зүйл биш байгааг би уг нь тухайн үед мэдэрчил байсан л да. Гэхдээ мэдрэмж совингоо үл ойшоон хаалган дээр явж очиод хонхыг нь дарж орхилоо. Хэдэн секундын дараа нэг эрэгтэй хүн хаалга онгойлгосон. Цоолбор интертэй. Тэгээд харцсан нэг тийм гаж донтой маягийн санагдсан хэдий ч нүүрэндээ гайхалтай найрсаг инээмсэглэл тодруулжээ. Тэрээр надтай эйлдэг гэгч нь мэдлээд Эмили хэдхэн минутын дараа бэлэн болно гэсээр намайг дотогш орохыг урьлаа. Энэ хүн Эмилиг надад ярьж байсан өнөө өөртөө маш ойр дотн байдаг аав нь байж таарна. Ээж нь нас барснаас хойш дэрэгдэн байсан цорын ганц хүн нь гэсэн. Зочны өрөөнд нь хүлээж зогсох цуураа би ханан дээгүр өлгөөтэй хэд хэдэн зургуудыг ажиглаж байлаа. Аав охин хоёрын хамтдаа нэмсэглсэн зургуудаар дүүрэн байхаж. Энэ зур дээд давхраас Эмилигийн өрөөний тэндээс бололтой хоёр хүний харилцан яриа дуулдаж эхлэв. Надад хамаагүй түүнийг хүлээж байх хэл би угаасаа удахгүй бэлэн боллоо. За гэхдээ түргэлээр тэр хүлээгээд байгаа шүү. Чи жоохон цаг байж сурмаар юм да Эмили. За мэдчихээн. Одоо яваа. Ингээд өнөөхөр буцаад бууж ирлээ. Тэрээр намайг хүлээлгэж байгаад уучлаарай гэд Эмили дээд давхарт байгаа удахгүй бэлэн болно гэж байв. Тэгээд намайг буудан дээр суухыг урьсан ба бид төлөвлөгөө ярилцаж эхлэв. Энэ үед би харин ямар нэг зүйл биш байгааг ойлгож эхэлсэн. Эхлээд би уг нь аав нарын ярьдаг зүйлийг л надад ярих нь гэж бодсон юм. Охиныг маань сайн харж хандаарай, зөксгүй зам битгий гаргаарай гэх ч юм уу. Гэтэл тэр шал ондоо зүйл ярьж гарсан юм. Ядаж байхад малитал том инээмсэглээд над руу шуналтай гэгч нь хараад байсан. Анхандаа тэр намайг айлгах гээд байгаа юм болов уу ч гэж бодох шиг. Эсвэл зүгээр хөвжөлтэй байх гээд байгаа мó? Гэхдээ яриаг нь сонсоод байхнаа тийм биш бололтой. Тэгэхээр чи Эмилигийн Facebook найз нь гэсэн үү? Болж дээ. Би ч бас Facebook хэрэглэдэг. Хүн амьтантай шинээр танилцахад ч хэрэгтэй гэж шүү. Харин хэрэгтэй шүү. Юу гэж Эмили бид хоёр ер нь их адилхан. Бидний дуртай зүйлс адилхан. Гэхдээ чи хэрвээ эмэгтэй тэгээд миний насных байсан бол охины минь араас биш харин миний араас гүйж байх байсан ч юм билүү гэд бодохоор сонирн байгаа биз? Ямар сони юм ярьдаг ах вэ? Энэ үед би түүний зүгээр холдоод явчихаасаа гэж бодож эхлэв. Харин тэр явуулгүй надаас хачин юм асууж сонин юм ярьсаар байлаа. Ингэхдээ над руу тасралтгүй ширтэх бөгөөд судсаар дүүрэн нүдэн солиотой юм шиг гялалзах аж. Тэр нэг л юм нуугаад байх шиг санагдана. Би гэхдээ тэр үед ч түүнийг муу хүн гих мэтээр бодоогүй л дээ. Гэхдээ л надад эвгүй санагдаад байлаа. Тэр муу санаатай нэгэн биш байлаа ч намайг хохирож мэдхээр ч юм шиг. Гэрэтхэн өнөөхөр надаас нүд салгаж шат руу хараагаа чиглүүллээ. Тэгээд хэсэг чимээгүй байж байснаа эргээд над руу харав. Тэгснээ Эмили намайг дээшээ гараад дээд давхарт өөрийг нь хүлээж бай гинэ гэж авсан. Би барьсан ч алзахгүй. Тэр үед дээрээс Эмилигээс уг нь юу ч дуулдаагүй юмсан. Гэхдээ л би зөвшөөрч шатаар дээш өгсөн. Зочны өрөөнд үлдэж тэр эрэгтэйтэй гаргийн юм яаж сууснаас л дээр санагдсан юм. Дээшээ гараад Эмилигийн өрөө рүү яваад ортол тэнд хинч байсангүй. Тэр өөрөө хаа очиж боломжийн тансаг тохилог байсан ба дотроо залгаа ариун цэврийн өрөөтэй байв.
Ханыг нь саяхан шинээр бодож янзалсан бололтой дээр нэмээд дүүрэн тавилга эд зүйлстэй байхаж. Ариун цэврийн өрөөнөөс шүршүүрийн чимээ дуулдаж байв. Эмили тэнд шүршүүрт орж байгаа бололтой. Би орон дээр нь суугаад хүлээв. Тэгингээ аав чинь намайг чамайг энд хүлээж бай гинэ гэж чангаар хэлсэн чи тэр дуулахгүй байгаа бололтой байсан тул би шүршүүрээ хаахыг энд хүлээж суулаа. Хэсэг хугацааны дараа хаалга нээдэв. Гэхдээ ариун цэврийн өрөөний хаалга биш, харин өрөөний гадна хаалга нээгдсэн юм. Эмилигийн аав өнөөхөр өрөө рүү ороод ирлээ. Гэхдээ тэр түрүүнийхээс өөрчлөгдсөн харагдав. Өнөөгч нь одоо болохоор эмэгтэй хүний хувцас сойж өмсөөд толгойдоо парик зүүчихсэн байх нь тэр. 50 гаруй насны эр эмэгтэй хүн шиг аяглан үсээрээ оролдоод зогсож байхаач. Тэгээд над руу түрүүнийхээс шал өөр харцаар харж байлаа. Сайн уу, хүлээлгсэн дуучлаарай. Аамен чамд тухгүй мэдрэмж төрүүлээгүй гэж найдаа. Би бүр шоконд орчихсон. Хоолой нь бүр тис ондоо болчихсон байна штэ. Яг л өөр хүн шиг. Тэгээд хамгийн амар нь юу гэж? Энэ бол Эмилигийн хоолой байсан. Түрүүн зочны өрөөнд хүлээх зур дээд давхраас сонсдож байсан хоолой байв. Юу вэ? Даж нь одоо надаар тоглоод байгаа юм уу? Юу яриад байгаа юм бэ? Би л байна штэ. Эмили байна. Би гарч кофе уугаад бэлэн болчихлоо. Надтай хөлцөөд явахгүй мүү? Хиймэл ус зүүсэн эрэхтэй өрөөсөн гараа сунгасаар над руу ойртон ирэх үедээ нөгөө гараа ардаа аваад ямар нэг зүйл нуугаад байгаа нь мэдэгдээд байв. Ардаа юу нуугаад байгааг нь лавшруулан харуул тэр нь хотго байлаа. Тэр ар нуруундаа томоо гихчийн хотго хадгажээ. Намайг арга шухрах үед тэрээр хөдөлгөө болоод намайг хаалга руу ойртгол юм бол дайрах гэж байгаа бололтой хаалга хөндлсөн зогссон юм. Тэнд ямар ч цонх эсвэл өөр зүгтаад гарчгаар нөхсөв байсангүй. Ариун цэврийн өрөө рүү орохоос өөр сонголтгүй байв. Түүн рүү хэсэг харж зогссны дараа би ариун цэврийн өрөө рүү угс хийсэн бөгөөд аз болоход тэр нь түгжээгүй байлаа. Ороод дотроос нь түгжингүүд цаанаас нь өнөөхөр хаалгыг хамаг чадлаараа балбаж эхэлсэн. Харин энэ үед би бас нэг юмыг ойлгосон. Эмили шүршүүрт орж байсан хэрэг биш байж. Шүршүүр хэдийгээр нээлттэй хідэж тэнд хинч байхгүй бололтой. Айж гайхах зэрэгцсэн би ванны хөшгийг татаад үзтэл тэнд нэг хүний араг яс тавьчихсан байв. Ванан дотор эмэгтэй хүний хувцас бүхий хүний араг яс бүв бүтнээрээ байж байх нь тэр. Үүнийг харсан би айж зочирдсондоо ухаан баларт нь доош унсан. Харин хаалганы цаанаас өнөөх хоолой дахин дуулдаж "Аава та ч яаж байна? Та түүний зүгтаалгачлаа штэ. Чамаас лулж байгаа. Чи дандаа л ванны өрөөний хаалгыг төвжилгүй орхидог. Зас тэр яах вэ? Одоо тэгээд наа чи нөгөө цогцыг олчлоо штэ. Алхах хэрэгтэй болох нь дээ. Мэдж байна. Аавда юу хийхийг минь битгий за." Ийм яриа дуулцсны дараа хаалгыг цаанаас нь дахин бүр заналтайгаар тийрч гарлаа. Хаалгач удаан тэсэхгүй шинжтэй. Би ямар нэг юм хийх хэрэгтэй байв. Төдөлгүй хаалга савгдан нээгдэхэд цаанаас нь хиймэл үсээ одоо бол авчихсан өнөөхөр гартаа хутга бариад зогсож байлаа. Яг энэ мөчид би тэнд байсан цорын ганц эд зүйл болох жорлонгийн хуванцар суулдуурыг түүний өдөөс байдаг чадлаараа шийдсэн юм. Өнөөхөр рефлексээр хоёр гараа урдаа аван нүрээ халахалсан ба би энэ мөчийг ашиглан түүн рүү угсхийн түлхэж унгаад хамаг хурдаараа хаалга руу гүйж хэллээ. Энэ зур тэр миний яг ардаас метр хүрэхтэй үгээтэй зайд хөөж байсан бөгөөд би ямар нэг юмд тэглээд бүдрээд унлаад болоо тэр намайг барьж аваад хутгаараа хайр найраггүй бүлхээр байсан юмдаг. Шатаар уруудах үед хаалга харагдаж эхэлсэн ба яг тэр үед миний санаанд нэг бодол зурсхийн орж ирсэн нь хаалгыг нааш нь нээгээд гарах гэсээр байтал хотолуулах юм байна гэсэн бодол байв. Тиймээс би хажуу тийш эргээд зочны өрөө рүү орж гадагшаа цонхыг нь хаг үсрэн гарч тэндээс зүгтэн оцсон юм. Гадагшаа нэгэнт гарчсан хойно өнөөхөр харин ардаас хөөгөөгүй. Гэсэн ч би хорлонгүйсээр цагдаагийн газарт очсон. Цагдаа нар тэр даруй явж очиод өнөөхөрийг баривчилж дээд давхарт байсан цогцыг шинжилж эхэлсэн бөгөөд тэрхүү араг яс нь үнэндээ хэнийг байсныг илрүүлж дөнгөсөн юм. Энэ нь Эмилигийн араг яс байжээ. Тэр намайг очихоос хамаагүй өмнө өвчихсэн юм байна лээ. Би тэр бүх хугацаанд түүний аавтай л харилцаад байсан гэсэн үг. Аав нь мэдээж эрүүл сарвал ухаантай хүн биш байсан нь тодорхой. Хожим сонсохны multiple personality disorder ч гэлөө ямар нэг тийм сэтгцийн өвчтэй байсан гэсэн. Тэрээр охиныхон амь насыг хөнөөснөө хүлээн зөвшөөрсөн бөгөөд охин нь түүний бас нэг бие хүн болсон гин. Ингээд хүмүүстэй өрхтөн уулзаж улмаар алаад арын хашаандаа булдаг байсан гин. Миний хувьд энэ явдлаас хойш дахиж ямар ч хүнтэй фэйсбүүкээр уулзах гэж оролдоогүй. Заримдаа Эмилигийн профайл руу орж үзсээр байдаг би хэсэг хугацаанд түүнтэй ямар сүрхий доглол дүүрэн чаталдаг байснаа бодохоор цаана нь компьютерийн нөгөө талд яг үнэндээ аав нь охиноо алчхаад фэйсбүүк хаягийг нь ашиглан охиныхоо дүрд тоглон бичлэх зураа намайг хэрхэн хөнөөхөө төлөвлөж суусныг нь төсөөлөхөөр аимшигтай санагддаг.